толон дэрч өөрөө өрсөлдөгчийгөө гарах тог тадаж толон болохоор юм. Зүг таасан хүн гараа ширээнээс авч эцэг нь гараа ширээн дээр үлдсэн хүн хожигдно. Гэтэл тоглоом дүндүр Сэя ерөөсөө тоосон шинжүү тамир хатдаг. Уусаа Сэя бол аяагаа хожигдосоо гэж бодож байгаа юм шүү дээ. Аяагаа ийм санагтаа эцэг нь Эяг хожигдоод Сэягийн эзэн дахаа болж байгаа юм да. Сэя шууд аяагаа тас хэдлэл бодож аваад үлнэ. Гэтэ өөрөө л хэлсэн мэт. Отоо уганд боолтой болох санахгүй гэсэн мэтсэсэл тэрийг зүгээр хийгээ амьдэрчээ гэж явуулна. Тэр шин Сэя SM өөрийнхөө амьдралыг хэрхэн сэргсэн тухай бодно доо. Ер нь бол хог дээр үсэрсэн байх нь Жулия гарч ирэн дээш татаж түнтэй үерхсэн ч Сэя SMS болж Жулийг хаяад хөөгд гарчжээ. Гэтэл ашгүй Жули араас нь гараад ирлээ шүү. Сэя түүнээс эргэн хэлэх талаар гуйсан ч Жулия чинь өөр хүний бололцсон байдیں۔ Би одоо юу самагийн боол болсон. Чамтай байж чадахгүй юм. Гээл за. Ямар салгалсан би хоёр тал боол болов. Гэтэл Жулия Сэяг мэдээгүй байх нь эвтэйхэн гаргалж алхтын тоглоом эхлүүлсэн байж тараад хожичлоо. Одоо тэгэхээр Сэя боол болно гэсэн үг. Хэдий Жулия ялсан ч өөрөө боол болохоор Сэягийн эзэн болж чадахгүй. Тэгэхээр дээш дамжигдаад Жулиагийн эзэн Рю Сэягийн эзэн болчдөг. Шууд X дээрээ ирээл эзнийхээ боол болгочтой юм ээ. Cosplay кафений ажилчин Шиори дээр Тайжу гэх хөөрхөн охин ирээд надад SM гэдэг юм байгаа. Та надтай тоглоом тоглоод намайг бооло болгочооч гэдэг үнэ ба. Тэгээд хоёр залуутай болцож хин нь илүү мөнгө салгаж чадсан нь ялахаар боллоо. Элдвийн махуусаар замдаа нэг гунигтай царайлсан Шиомаро гэх сүр нэртэй нохоотой таарч дараа нь гэлэг орондоо. Энэ үед бол нөгөө хөөрхөн охин Тайжугийн оноо жахан л илүү байдаг за. Гэтэл цуг явсан залуус нь тэдний уухай мэд нойрсуулахын мэдсэн маш таардыг. Тайжу уухайгүй байсан тулдаа зодож хаяад Шиориг аваад гарна. Гэхдээ энэ үед аль хэдийнэ тогтоосон цаг өнгөрч Шиори биш Тайжу эзэн болчихноо. Бүр болоогүй нөгөө Тайжу чинь охины хувцсамсан эрэгтэй хүн байвал яах вэ? Гэхдээ гимаргуул юм л л дээ. Тэгээд Яна балан юм боллоо уучлаарай гэж байж идэл STM зүүсэн нэг амар хулгайн ирснэ сүрдүүлээд эзэн чинь аль нь юм гэд оноо. Том битгийн шууд Шиориг эзэн гэж бодож байгаа. Тэгээд цохох тэмцээн зохиож ясан эзэн болно. Тоохгүй гэвэл алан гэж зохиод Шиориг хүчээр боолоо болгочдөг. Тайжу харин боолын эзэн нэсэн болохоор адилхан бол болсонгүй. Зогтож явахдаа хажуугаар өнгөрчихсэн Жулиас хэлсэн хэрэг. Гэтэ туслан заснараа өөрөө тэдний болгочихсон. Бид тэдний хэсэгт өнөө төрөний зөвшөөрөл гаргах нохоо хөдөөндөө дараад ижидэг. Тэгсэн чинь нохоо ч бүр SM зүүсэн байж таарлаа хөөе. Хулгай чим үзмээр энэ үгсэн чинь нохоотой тоглоом эхлээд хазуулаад өөрөө хожигдчихлаа. Энэ хулгай Шиори Тайжу хоёртой таархаас өмнө баян бүлгийн талбайлагчтай таарчлаа. Тэр нь чимний өв залгамжлагч болмоор ах юм бол өөрийгөө батлах гээд SM аппарат өгсөн юм байна. Тэгэл боолтой болох гэсэн ч бүр нохооны боол болчлоо гэж. Би хүнээр заалгуулах дургүй мөргөөс сүртэй юм аа. Хөдөлгүй нөгөө талаас Эя одоо хоёр юм. Гэтэл нөгөө Шиомаро чинь Эягийн хэдэн жилийн өмнө алдсан гэрээсээ зогцсон нохооноос таардیں۔ Эя нохооныхон наманд ягаад STM байгааг мэддэггүй. Ямар ч Тайжу хулгайныг бодож боолоо болгоод Шиоритээс хэлээ юм. Зэрэг бол шинийн цагаар үлдэрт ажилладаг. Гэр бүл байхгүй хинтэй ч хэлцдэггүй гэж юм. Гэтэл түүний нэг хүйж STM хэлцэл харуулаад аав нь боолсон санагдав. Өөрхөн аавын хайцсан хүмүүс шах хэлж чамаар хэлсэн. Тэсгээр хат дээр хиндээ суулжсэн ч эцсийн зөвшөөрөж хайхад болдог. Өнөө хүний эцэг болчихсон насад нэг юм байна. Хөдөлгөөн шилдэг юм боохон байж идэг. Юу гэдэг байгаа чинь өндөө жаахан өөрөө бол таардаг. Албаар хүний өдөр тоглож байгаа юм шиг харагдсан. Өөрөө зэрэгтэй тоглож байсан болж таардаг. За тэгээд толгойд зээрээ ялагдаж юугийн боол болчих юм ба. Би яагаад ч юм боол болсон мэтлээсээ ташаад тэгээд болж байгаа юм. Сэтгүүл хэлтэй байна. Үгүй ээ хатсан хүмүүс нэрсэн юм уу? Таасан. Нэг их тоглоом хийх юм. Юу ч татаад шүү. Мэдээ шилжиж юугийн боол болсон гэж байна. Цаашин хийх гэдэг чинь юугаар гэж байна. Анхны хайтны хэвлэх харагдсан болохоор татсан болсон ч тоглоом бодлого гэхээр нь тэгээ үзсэн ч бас л нөлөөлөлт байна. Нөгөө талаас хатсан юм хатсан байсан юм. Одоо юм там болдог. Хатсан болчиход дөрөв болчиход энэ ганцхан зэвэн. Бид нэг тоглоом хийсэн юм.
Аягаа дуустал бас хамаагүй байсан хаана. Одоо бол аягаа зүгээр тавиад явах. Одоо юу бүр туршаад амжчихсан. Бүр затгнээ. Энэ ингээд таныг хартагаад бас цааш явдаг. Гэсэн ч одоо таныг уран туушч чирээ надад хажууд. Үгүй бол аягаа ухаан гэж хэлсэн. Энд бүр тоосоо хайсан юм шиг. Аяа ухаан гэсэн чинь аягаа өөртөө ухаан гэж ухаан юм гэж хэлсэн шигтэй. Тэгээд аягаа гişүүн нэг харин эргээд ээтэй тарсан тэр үжи.